Монголд нийт өрхийн 20% зээлгүй, харин зээлтэй өрхүүд доор хаяж 1-2 зээлтэй. Тэд орлогынхоо 20%-ийг зээлэндээ төлдөг нь хүнсний зардлаас нь давж байна. Хамгийн өргөн эрэлттэй буюу нийт зээлийн 40.4% хэрэглээний зээл эзэлж байгаа бол дараа нь өрхийн бизнесийн зээл 18.2%, оюутны сургалтын төлбөрийн зээл 13%-тай гарч байна. Харин орон сууцны зээл 6.7, автомашины 9.3%-тай гарч байна. Нийт судалгаанд хамрагдсан өрхийн маань одоо 40 орчим хувь нь орлогоороо зардлаа нөхдөхгүй. За орлогоороо зардлаа одоо нөхөхийн тулд зээл авдаг тийм одоо үр дүнгууд бол харагдаж байгаа юм. Тэгвэл банкнд хадгаламжтай өөрт 70%-тай гарсан ч төрлөөр нь үүсгэд хүүхдийн хадгаламж үүнд гол түлхэц болжээ. Учир нь төрөөс хүүхэд бүрт олгодог сар тутмын 20,000 төгрөг хуримтлал үүсгэх нөхцөл болсон байна. Гэсэн ч хуримтлал үүсгэх бусад зорилгын хувьд дийлэнх хэрэгэд орлогоос хамаарч хуримтлуулах боломжтой гэж үзжээ. Хадгаламж хийхээр төлөвлөж байгаа гэж бол нийт судалгаанд хамрагдсан иргэдийн нийлээ дийлэнх хувь бол одоо хариулсан байгаа. Тэгэхээр харьцангуй одоо хадгаламж хуримтлал хий гэсэн сэтгэлгээ бол иргэдэд байна. Тэрийг нь одоо бас нөгөө дэмжиж өгөх тийм ээ. Тэрийг нь цаашид ямар үр дүнд хүрэх үү, яах уу гэдгийг бодлогын хувьд юм уу, эсвэл бүтээгдэхүүн үйлчилгээнээрээ юм уу дэмжих хэрэгцээ байгаа юм байна. Энэ судалгааг Азийн хөгжлийн сан санхүүгийн зохицуулах орноос хийсэн юм. Судалгаа нь Монгол Улсын насан турш иргэдийн санхүүгийн боловсролын зан төлөвийг тодорхойлоход чиглэгдсэн. Судалгааны дүгнэлтээс үзэхэд иргэдийн хамгийн сайн мэддэг санхүүгийн үйлчилгээ нь зээл, хадгаламж, харилцах данс, даатгал байжээ. Хэдийгээр даатгалын үйлчилгээ авдагч дийлэнх нь заавал даатгуулах албан журмын даатгалд хамрагддаг, бусад сайн дурын даатгалын үйлчилгээнд хамрагдагсад маш бага хувьтай гарч байна. Хөрөнгийн зах зээлийн хувьд иргэд маш муу мэдээлэлтэй байжээ. Наад захын ойлголт болон хувь цааны талаар бүрэн ойлголтгүй байсан байна. Мөн түнчлэн өрхийн санхүүгийн хөтлөлт тун хангалтгүй төвшөнд үнэлэгдэжээ.